Руна ТV-тэй хамтдаа дэлхий дахинд болж буй гэмт хэрэг тайлэгдшгүй нууцуудыг сонсцгоё. Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярьж өгөх гээд бэлтгэлээ. Хэрвээ та бүхэн Солонгос улсад солонгос хэлний бэлтгэлд хүүхдүүдэд явуулах эсвэл өөрөө суралцахаар сонирхож байгаа бол та бүхэн Солонгосын Хэжон их сургуулийн зуны удирдлагын хэлний бэлтгэлийн эсэлтийг танилцуулж байна. Нийт 6 сар буюу 2 сарын удирдлагын төлбөр нь 2,200,000 вон, 6 сарын эрүүл мэндийн даатгал нь 100,000 вон, бүртгэлийн 50,000 вон, нийлээд 2,350,000 вон төлөөд та 6 сар Хэжон их сургуулийн хэлний бэлтгэлд суралцах боломжтой. Монгол ажилтнтай тул виз гаргалт нь 100%, Хэжон их сургууль нь Сөүлээс ердөө 1 цаг 30 минутын зайтай байршдаг. Хичээл нь 7 хоногийн 5 өдөр 4 цагаар хичээлнэ. Мөн та бүхэн хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа тэтгэлэгт дэвшин суралцах боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг NG Эдүү зуучлалын төв болон 88 11 12 28 утасны дугаараар хэрвээ та Солонгосоос залгах гэж байгаа бол 010 80 74 89 90 гэсэн утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. Японы Кобе хотод үе дамжин будаа тариалж чинээлэг амьдардаг нэгэн гэр бүл аж төрөн суудаг байсан. Энэ гэрт төрсөн ах トゥ болох ах Мацуу Томё, дүү Мацуу Юки болон аав ээжтэйгээ амьдарцгаадаг байсан. Тэр хоёр насны зүрүү их биш учраас хоорондоо багаасаа нэлээд дотн байсан. Ах Томёнд ерөнхийдөө дуугүй даруухан зантай байсан бол дүү Юкийн цовоос сэргэлэн найрсаг охин байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хоёр насанд хүрч өсөх нь мэдээж, гэвч энэ хоёр туйлын эсрэг зантай тис өөр амьдралаар амьдарснаар эцэст нь эмгэнэлт явдалтай нүүр тулцгаасан. Эхлээд том хүү Томён дунд сургуулиа төгсөөд оройн сургуульд суралцсан боловч хичээлдээ төдийлөн сайн байгаагүй, эцэст нь тэр нэгэн үйлдвэрт ажилд орсон ч тэндээ дасан зогсож чадахгүй байсан. Үүнээс хойш хэдэн жилийн турш олон үйлдвэр дамжин ажилласан ч доктортой сууршиж чадаагүй хэвээр л байсан. Үнэндээ Томёд нэг үндсэн асуудал байдаг. Тэр нь хүмүүстэй нийлж хамт ажиллахыг маш хэцүү гэж үздэг. Тэгж олон хүнтэй хамтран ажиллаж ярилцаж амьдарснаас агууд очиод ганцаараа чимээгүйхэн амьдарсан нь дээр гэж хүртэл ярьдаг байсан. Ийхүү амьдарч байгаад хэдэн жилийн эрэл хагуулын эцэст бусад шиг жирийн амьдрах амьдралаа орхихоор шийдэн Кобе хотоос ойрхон орших Осака руу нүүж нэгэн цэцэрлэгт хүрээлэнд тэнмэл гэр оронгүй амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед тэрээр амьдрах хүсэл эрмэлзлээ бүрэн алдсан үе нээсэн. Гэтэл ингэж амьдрах нь түүнд тийм ч муу санагдаагүй. Орон гэргүй хүмүүсийн төвөөс тусламж авч амжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэний халамжинд хамрагдсан чинь ажил хийхгүй байхад улсаас мөнгө өгдөг юм байна гэдгийг мэдээд маш их баярлан ажил хийхээс дургуйцсан арай гэж зүгтэж байтал гудамжинд гарахт нь мөнгө хүртэл өгж байгаад тэр маш их баяртай байдаг. Ингээд тэр насаараа халамжийн мөнгө аваад энд амьдрвал аз жаргалтай амьдрах юм байна гэсэн бодолд хүрдэг. Түүний суурьсан Осакагийн Нишинари гэх газар бол Японы хамгийн их тэнмэл иргэдтэй бүс нутаг. Тийм болохоор ижил хувь заяатай хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд бөөндөө цуглардаг. Энд Томёч ижил төстэй хүмүүстэй уулзаж аажмаар тогтвортой байдал хүмүүст харьяалагдах мэдрэмжийг авч эхэлдэг. Магадгүй энэ нь түүний насаараа мөрөөдөж ирсэн хамгийн сайхан амьдрал юм шиг санагдсан байх. Тэгээд өдөр бүр тэнмэл амьдралдаа уусаж эхэлдэг. Гэтэл Томёгийн амьдралд нэгэн томоохон зүйл гарч ирсэн. 2006 оны 9 сард түүний төрсөн нутагт байсан аав нь нас ордог. Аав нь том хүү Томёдоо гэр болон асар том хэмжээний газраа өвлүүлж үлдээсэн байсан. Энэ нь үнэндээ бусдын хувьд бол тэнгэрээс унсан асар их аз байж болох ч Томёгийн хувьд тийм байгаагүй. Энэ нь түүний хувьд гайг амшиг шиг л санагдсан. Хэрвээ би энэ хөрөнгийг авчихвал би халамжийн мөнгнөөсөө хасагдана шүү дээ гэж тэр бодон маш их айж эхэлдэг. Тэгээд ч асуудал үгээр дуустдаггүй. Өндөр настай ээжигээ энэ өвлөж авсан гэртээ том хүү насарч хамгаалах ёстой гэсэн гэрээслэлийг аав нь үлдээсэн байсан. Энэ бол Томёгийн хүсэж байсан амьдрал огт биш байсан. Эцэст нь тэр аавынхаа гэрээслэлийг дагалгүй зүгээр үл томсорлон тэнмэл хэвээрээ амьдралаа үргэлжлүүлсээр л байсан. Харин энэ хооронд дүү Юкийн гэрлэж нөхөртөөгөө 2 хүү төрүүлэн чинээлэг биш ч гэсэн боломжийн сайхан амьдарч байсан. Ах Томётойгоо үе үе холбоо барьж байсан болохоор түүнийг яаж амьдарч байгааг ойролцоогоор ерөнхийдөө гадралдаг байсан. Аавыг нь насарснаас хойш удалгүй ганцаараа үлдсэн ээжийнх нь бич гинэт муудаж эхэлдэг. Настай ээж нь ганцаараа байж байгаад янз бүр болчихвол яана гэж айсан Юки өдөр бүр санаа зовон эцэст
Бусад нь ахыхаа оронд өөрөө гэртээ буцаж ирэн ээжигээ асран энэ гэрт нөхөр олон хүүхдүүдтэйгээ ээжтэйгээ хамтдаа амьдрахаар шийддэг. Юкигийн гэр бүл маш халуун дулаан ур амьсгалтай. Хоёр хүн бейсболд маш их дуртай. Өдөр бүр хөтлөлцөөд сургуульд нь хүргэж өгөхөд хүүхдүүд нь өдөржин бейсболын тамирчдын тухай ээжтэйгээ ярьдаг хүүхдүүд байсан. Мөн ах トゥ хоёр хоорондоо маш дотн байсан болохоор гэр бүлд нь ямар ч асуудалгүй үргэлжил инээд хөөрөөр дүүрэн амьдарцгаадаг байсан. Нүүж ирж ээжтэйгээ хамт амьдарснаас хойш амьдрал нь тогтвортой хэвээр амралтын өдөр бүр аялал зугаалгаар явж ойролцоох бүс нутгуудаар аялаж жаргалтай өдөр хоногуудыг тэд өнгөрөөж исэн. Иймхүү байдлаар амьдарч байтал 2020 он болж дэлхийд дахныг хамарсан цар тахлын үе эхэлдэг. Энэхүү нөхцөл байдлын улмаас Японд тэнмэл иргэдийг дэмжих төвүүдийн төсөв эрс танагдаж эхэлсэн. Эдийн засаг зогсонг байдалд орсон тул засгийн газраас татаас болон хандив бараг тал хувиар буурч эхэлдэг. Үүний улмаас Томьёч халамжийн мөнгнөөсөө хасагддаг. Тэнмэл иргэдийн төвөөс баг зэрэг тусламж авч арай гэж амьдарч байсан ч хэсэг хугацааны дараа түүн хүртэл төсвөө эрс танснаар цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй болж эхэлдэг. Ийм нөхцөл байдалд Томьё өөрөө биш харин түүний дүү Юки болон түүний нөхөр хамгийн их санаа зовж эхэлдэг. Ах минь одоо гудамжинд зүгээр болов уу? Жирийн хүмүүс хэцүү байхад ах маань одоо гудамжинд ямар ч тэтгэмж тэтгэлэггүй болсон одоо яана гэж өдөр бүр санаа зовж эхэлдэг. Ингээд хосууд хоорондоо зөвлөлдсөний эцэст Томьё гэртээ дуудаж бүгдээрээ хамт амьдрахаар шийдцгээдэг. Мэдээж энэ гэр бүл бол анханасаа аавынх нь том хүүдээ өвлүүлсэн гэр боловч ах нь өдий хүртэл хариуцлага хүлээхээс татгалзаж байсан болохоор дүү нь бол энд ирж амьдарч исэн. Тэгээд ахыгаа дуудсан. Тиймээс хосуудын уйггүй ятгалгын эцэст ах нь дурамчхан гэртээ буцаж ирдэг. Гэхдээ дурамчхан гэж байгаа нь үнэндээ засгийн газрын тусламж байхгүй болсон болохоор тэр гэртээ буцаж ирсэн байсан. Гэртээ ирсэн Томьё харин гинтийн байдлаар хоёр дүүгээ маш их хайрлаж тухайн үед Юкигийн 12 настай Юки болон 7 настай Масаки гэх ах トゥ хоёрыг хайрлаж хүүхдүүд ч гэсэн нах захтаа маш сайн байдаг. Хамтдаа тоглож ахыхаа өрөөнд орж тоглоом тоглох үед тэдний инээлдэх дуу сонсогдсон Юки ч үнд нь маш их аз жаргалтай байсан. Одоо л нэг төгс гэр бүл бүрдэж байна да гэж тэр боддог байсан. Гэтэл 2021 оны ихээр ээжийнх нь би маш их муудан, эцэст нь ээж нь Ахмадын асрамжийн газарт хэвтэх болсон бөгөөд энэ үеэс эхлэн үлдсэн гэр бүлийн гишүүдийн дунд ан цав үүсэж эхэлдэг. Ялангуяа ах Томьёгийн үйлдэл улам хачин болж түүний хикикомори зам байдал өмнөхөөсөө ч илүү хурц илэрч өрөөндөө бүхчгээд гэрээс биш бүр өрөөнөөсөө ч гарахыг хүсэхгүй. Зээ дүүнартайгаа тоглохоо болж уур уцаар нь чигсдэг. Тэрч байтугай өмнө нь ч гаргаж байгаагүй түрэмгий зан гаргаж зээ дүүнарынхаа дэргэд хараал хэлж хашигчх нь оширч эхэлдэг. Юки ахыхаа энэ гинтийн өөрчлөлтөнд яах ёстойгоо мэдэхгүй хэдий ах トゥ ч гэсэндээ Юкигийн хувьд өөрийнх нь үр хүүхдүүд мэдээж илүү эрхэм хүүхдүүдэд нь сөрөг нөлөө үзүүлэх үе гэж маш их санаа зовж хүүхдүүдээ нааг цахаас нь хол байлгах болдог. Тэрээр ахыгаа зүгээр болохыг нь хүлээн уураа гаргаад өрөөнөөсөө гарч хамтдаа хоол идэж өдөр бүр биш ч гэсэн хаяа нэг ажилдаа яваад хүн шиг амьдрах цагийг нь хүлээж исэн. Тэрийгээр ахыгаа ятгаж үтсэн боловч Томьё өрөөнийхөө хаалгыг түгжиж харилцаанаас бүр мөсөн татгалзаж байсан. Ийхүү өдрүүд үргэлжилж байтал нэг өдөр гинэт Томьё зочны өрөөндөө алхан гарч ирээд дүүтэйгээ ярилцахыг хүсэж байгаагаа хэлдэг. Тэр үед тэрээр өөрийнхөө чин сэтгэл бодлыг Юкид ярьдаг. Би үнэхээр ажил хиймээргүй байна. Миний өвлөж авсан тэр хөрөнгийг бүгдийг нь чамд өгье. Тийм болохоор намайг зүгээр л буцаагаад халамж авдаг тэнмэл амьдрал руу минь буцааж өгөөч гэж гуйдаг. Томьё энэ гэрт ирснээсээ хойш огт аз жаргалтай байгаагүй гэж дүүдээ хэлдэг. Дүүгийнхээ гэр бүлд шимэгчиг амьдарч байгаа юм шиг санагдаж эрх чөлөөтэй байсан тэнмэл амьдралаа санаж байна гэж ярьдаг. Юки ахыхаа энэ утгагүй хүсэлтэнд хэлэгч үгүй болдог. Үүнийг хинч амархан ойлгоход мэдээж хэцүү. Гэтэл бас нэг асуудал байсан. Ахых нь хүслийг биелүүлэе гэсэн ч боломжгүй. Яагаад гэвэл тэр дүүгийнхээ гэр бүлийн асрамжинд бүртгэлтэй болчихсон байсан бөгөөд өвлөж авсан хөрөнгө нь байсаард байсан болохоор улсаас халамж авах боломжгүй байсан. Ийм байдалд орсон учраас Юки ахыгаа яагаад ийм байгааг ажиглаж эхэлдэг. Ингээд хараад байхад ах нь нийгэмд дасан зогсож чадахгүй уур ихтэй болж үе хач үйлдэл гаргаж байгаа нь сэтгцийн хувьд асуудалтай болсныг илтгэж байна гэж тэр дүгнэдэг. Ингээд Юки харин ч халамжийн байгууллагад ер нь бол хэвтүүлэх буюу эмнэлэгт хэвтүүлэх нь дээр юм байна гэж бодон янз бүрийн сэтгцийн эмнэлгүүдийг хайж эхэлдэг. Ингээд зөвлөгөө аван ахтааж санал болгодог. Тэгтэн Томьё бол мэдээж татгалзаж эхэлсэн. Тэгээд өөрийг нь өвчтөе хүн шиг үзэж байгаа дүүдээ улам их уурлаж өшөө хорсолт хийж эхэлдэг. Миний хүссэн
зүйл бол зүгээр л намайг энэ гэрээс хөөж явуулаад тэнмлэр амьдруулах байтал чи намайг сэтгцэн имлэг рүү явуулах гэж байна уу гэж уурлан үүнээс хойш Томьёо улам бүр түрэмгий хачин үйлдэл гаргах болдог. Цаасны хутаг асаагуур бариад гэр татуур алхах, хан тогшин, мөн өөрийнхөө өрөөндөө радиогоо маш чангаар тавьж шууган тарина. Нөгөө талаар өрөөнийх нь гадна бусад гэр бүлийн гишүүдийн гаргаж байгаа чимээнд хит мэдрэг хандан хүнчлэн дүүгийнхээ унтлагын өрөөний хаалгыг хүссэн үедээ гинэт татаж орж ирдэг байсан. Энэ бол мэдээж маш бүдүүлэг үйлдэлсэн. Үүн бол ахаасаа гуйн К болооч гэж хит хитэн удаа сануулсан ч тэр тоохгүй байсан. Иймээс төвчиж чадаагүй хосууд хувийн орон зайгаа хамгаалахын тулд унтлагын өрөөнийхөө өмнө хяналтын камер суйрлуулдаг. Гэтэл Томьёо үнийг нь хараад тэр хоёр намайг тагнаж байна гэж буруугаар бодож эхлэн улмаар намайг эднэр хүн шиг үзэхгүй байна гэж гомдож эхэлдэг. Энэ гомдол нь бол улам бүр даймжран дүүгээсээ болоод би ийм байдлаар амьдарч байна. Би маш шиг хоригдож тагнуулж байна гэж бодож эхэлдэг. Тэгээд эцэст нь Томьёо дүүгийнхээ гэр бүл илүү зовлон амсуулъя гэж шийддэг. Тэдний хувьд амнаас нь ч илүү үнцэнтэй зүйл нь мэдээж хоёр хүүхэд нь байсан. Тэгээ нөхрийнх нь хувьд болохоор даралт баг зэрэг ихтэй учраас хэсэг хугацаанд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөнгөө гэртээ байсан. Харин эхнэр нь 4 цагт гараад шөнийн 12 цаг хүртэл супермаркетд ажиллаж ирээд нөхөр нь оройн 11 цаг 30 минутын үед хүүхдүүдэд унтуулчаад эхнэрээ гарч тосоод гэртээ буцаж ирдэг байсан. Эхнэрээ тосчоод ирэх энэ хугацаа бол 1 цаг орчим болдог байсан. 2021 оны 11 сарын 19 бол аимшигт хэрэг гарсан өдөр байсан. Шөнийн 11 цаг 20 минутын орчимд Юкигийн нөхөр хүүхдүүдэд унтуулчаад эхнэрээ тосгоор гэрээс гардаг. Тэр даруй Томьёо түүний өөрийнхөө төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хөдлөн гэртээ үлдсэн 2 зээдүүгийнхээ амь насыг хөнөөж гэрийг нь бүхэлдэн шатаая гэж тооцоолдог. Тиймээс хамгийн түрүүнд гараж руу очиж хөдөө аж ахуйн машин техникийн бензин агуулсан савыг авчран хүүхдүүдийг заавал амь насыг нь хөнөөснийхөө дараа гал тавих шаардлага байхгүй унтаж байгаа юм чинь хүнжил дээр нь гал тавьчих гэж боддог. Тэр бензинтэй саваа бариад зээ дүүрнэрийнхаа өрөө рүү очдог. Тухайн үед юу ч мэдэхгүй хүүхдүүд зүгээр л унтаж байсан. Гэтэл тэр хүүхдүүдийн хутсан хүнжил дээр нь бензин, асган, мөн цонх, өрөөний хаалга, өрөөнөөс гадагш гарах зочны өрөө болон үүдний өрөө хүртэлх бүх хэсгүүдээр бензиний асгадаг. Ингэж нарийн асгасан нь хэрвээ гал гарвал хүүхдүүд сэрээд зүгтгаас бүрэн сэргийлэхийн тулд байсан. Өөрөөр хэлбэл зүгтах замыг нь галаар бүр мөсөн хаасан гэсэн үг байгаа. Ингээд гэр доторх бүх газарт бензин асгаж дуусаад хамгийн сүүлд үүдний өмнө асаагуураа асаан гал тавьдаг. Бензиний дагуу гал хормын дотор авалзаж 2 бяцхан хүүхдийг гал залгиж орхисон. Оршин суугчдын дуудлагаар гал төмөртэй тэмцэх баг ирсэн боловч гэрээс нэг ч хүн гарч чадсангүй. Дотор хүүхдүүд байгаагийн үгэнд гал сүнөөгчид галыг хурдан унтраахаар ажилласан ч эдний байшин бол модон байшин байсан. Японд модон байшин их байдаг болохоор гал маш хурдан тархаж 4 цаг хагасын дараа галыг гал сүнөөгчид бүрэн унтраасан боловч гэр нь бүхэлдээ шатаж удалгүй дотогш орсон гал сүнөөгчд үнсэн дундаас 12 настай Юки болон 7 настай Масаки нарын цогцыг олдог. Задлан шинжилгээний үр дүнгээр гуурсан хоолойд нь их хэмжээний хөөд ортог байгаа нь илэрсэн. Энэ нь бол хүүхдүүд гал гарах үед амьд байсныг нотолж байсан. Хүүхдүүд угаарын хийн цочмог хордлогын улмаас амьнасаа алдцгаасан байсан. Нөгөө талаар хэрэг үйлснийхээ дараа Томьёо шатаж буй гэрээ ардаа орхин хамгийн түрүүнд 24 цагийн дэлгүүр рүү очин тэндээс өөрийнхөө идэхийг хүссэн хідэн хоол хүнсээ цуглуулж аваад өөрийнхөө хамгийн тухтай гэж боддог жинхэнэ гэрлүүгээ ботсон. Энэ бол Осака дахь тэнмэл иргэдийн цэцэрлэгт хүрээлэн байсан. Тэр тэнд 5 хоногийн турш хэсүүчлэн тэнмлэр амьдарч хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 11 сарын 24-нд цэцэрлэгт хүрээлэнд явж байгаад цагдаа нарт баривчлагддаг. Баривчлагдах үедээ бол Томьёо ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй шууд баривчлагдан бүх хэрэгээ хүлээсэн. Яагаад ийм хэрэг хийсэн юм бэ гэж асуусан цагдаа нарын асуултанд дүүгийн маань гэр бүл намайг дэндүү их зовоодог байсан. Бидэнд үхлээс ч илүү зовлон амсуулахын тулд хүүхдүүдийг нь алсан гэж хариулсан. Нэг өглөө босоод 2 хүүхдээ алдсан Юки болон түүний нөхөр 2 ахыхаа хэлсэн хэргийн шалтгааныг сонсоод мэдээж бүр мөсөн нурж унж сэтгэл санааны гүн шоконд орсон. Ялангуяа өр хүүхдүүд нь тэр халуун гал дунд шатаж буй хүнжилт хоригдож тийм их зовлон амсан амь насаа алдсан гэдгийг сонсоод тэнгэр нурах шиг л болсон. Тэгээд Юки хэлэхдээ би Томьёог гэртээ авчрах ёсгүй байсан юм. Дүү нь ажилгүй байсан ахыгаа халамжилж ярилцахыг хичээж эмнэлэгт хүртэл хэвтүүлэхийг оролцсон. Мөн энэ гэрт ганцаараа мөнгө олж бүгдийг тэжээхийн тулд хамаг чадлаараа хичээжсэн. Тэгэхэд ийм аимшигтай эмгэнэл тохиолдсон бол бүр үнэхээр харамсалтай. Гэмт хэрэгтэн Томьёо 4 сарын турш сэтгцийн шинжилгээнд хамрагдсныхаа дараа Ро руу шилждэг. Ингээд 2024 оны 2 сард Кобе хотын шүүхэд анхан шатны шүүх хурал бол тэрээр бүх хэрэгээ
хүлээн зөвшөөрдөг. Дүүгээсээ хит хитэн удаан анхааруулга авсандаа уурлаж ийм хэрэг үйлцсэн гэж хэргийн сэтлээ шууд хэлдэг. Прокурор Томми цаазаар авах ял оноохон зүйтэй гэж үзсэн боловч өмгөөлөгчдийн зүгээс Томми оюуны хөнгөн хомсдолтой гэдгийг нь дурдаад сэтгцийн байдлыг нь харгалзан үзхийг хүсдэг. Ингээд хэвийн үргэлжилж байсан шүүх хурал дээр дахин нэг шуугианд игдсэн. Өмгөөлөл дундаа орж байх үед Томми гинэт босч ирээд дүү болон дүүгийнхээ нөхөрлөө заан хүүхдүүдийг шууд алсан хүн бол би боловч шууд бусаар алсан хүмүүс нь та нар шүү дээ. Хамгийн үнэтэй зүйлээ алдах мэдрэмж ямар байна? Та нар ч гэсэн зовж үзэх ёстой гэж хашгирсан. Энэ бол үнэхээр аимшигтай зүйл байсан. Шүүгч гэмт хэрэгтнээс асуусан. Та дүүгийнхээ гэр бүлд өчүүхэн ч гэсэн гимшихгүй байна уу гэхэд тэр хэсэг эргэлзэж байснаа нас барсан дүүнараасаа баг зэрэг гимшиж байна. Гэхдээ дүү болон хүргнээсээ огт гимшихгүй байна гэж хариулсан. Энэ нь бол үнэхээр түүнийг огт гимшихгүй байгааг харуулж исэн. Эцэст нь шүүх бүрэлдэхүүн сэтгцийн байдлыг нь харгалзан үзээд 30 жилийн хорих ял оноодог. Өөрөөр хэлбэл цаазаар авах ял биш 30 жилийн хорих ялыг оноосон гэсэн үг. Үүний дараа Томми давж заалтсан бөгөөд 2025 оны 3 сар түүний 30 жилийн хорих ялыг нь хэвээр нь үлдээсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай, маш харамсалтай юм хэрэг байлаа. Японы нийгэмд бол хикикомори буюу яг юм ганцаараа байхыг хүсдэг, өөрийгөө нийгмээс тусгаарладаг ийм өвчин бол маш их байдаг. Энэ өвчнөд туссан хүмүүс бас гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд бас нэлээд их байдаг. Тийм учраас ийм өвчтөй гэж үзэж байгаа бол яаралтай эмнэлгийн тусламж тэр хүнд өгөх нь бол хамгийн оновчтой шийдэл ах гэж би бодож байна. За тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.